Өглөөний мэнд итгэлээ эзнийхээ үгээр услах өнөөдрийн ишлэл бол Ишлэл номын 2 дугаар бүлгийн 4-өөс 5 дугаар ишлэл байна. За би эндээс уншия. Гэвч надад чиний эсрэг зүйл байна. Чи анхны хариу орхичээ. Тиймээс чи хаанаас унснаас сан бас гимш. Анхны үйлсийн үйлд чи эс гимшвэс би чам дээр очиж дэнгич нь байрнаас нь зайлуулах болно гэж хэлсэн байна. Амен. Тэгэхээр энэ ишлийн мань гол зүйл нь нэгдүгürt чи анхны хариу орхичээ гэж хэлсэн байна. Тэгэхээр бид нар анх цуглаанд Бурханд итгэснийхаа дараа эзний өдөр болгоныг сахидаг, түүнд залбирдаг, түүний үгийг судалдаг, түүний нэрийн төлөө алхдаг байсан бол харин цаг хугацаа өнгөрөх тусам тэр бол мартагдаж, орхигдож эхэлдэг байна. Тэгэхээр Бурханы хэлж байгаа гол санаа нь бол чи энэ анхныхаа үйлсийг үйлдээрээ, над руу эргээрээ хаанаас унснаа эргэн санаарай гэж хэлсэн байна. Тэгэхээр өнөөдөр та бүхэн маань эзэн иргсэн гэмшил зохистой үр жимс гаргасан тийм өдөр байх болтугай гэж эзний үгээр юрөөж байна.